Орой минь та бүхэнд гяст буюу зочин цувралын 6 болон 7 дугаар ангийн товчлолтыг хүргэж байна. Цагдаа нар эмэгтэйг эмнэлэг рүү яаралтай хургуулж харин Юн Чо хоёрыг цагдаагийн хилцс рүү авч явахаар болно. Юн явахаасаа өмнө гэлд эмэгтэйг сүнсэнд эзэмдүүлсэн талаар анхааруулах бөгөөд хэдийгээр гэл юунд уурсан хിവэр байсан ч түүний анхааруулгыг нь тоохгүй өнгөрч чаддаггүй. Удалгүй гэл хамтрагчтайгаа эмнэлэг дээр ирж өнөөх эмэгтэйг байцаах ба эмэгтэйг Ким гэдэг бөгөөд найз залуу нь сургуу алга болсон байжээ. Үнэн дээр бол Кимийг Юн Чо хоёртой таарахаас өмнө гэл түүнийг энэ асуудлаар хайж байсан байв. Гэл Кимээс найз залуугаа алсан эсхийг нь асуухад Ким үнийг нь эрс няцаан урлаж сэтгэл санаа нь докторгүй болсноор цэвэрлэгч тэднийг өрөөнөөс гарахыг шаарддаг. Гэл Кимийг амиа орлохоос сэргийлэхийн тулд өрөөнийх нь дадаа хүлээх бодолтой байсан ч удалгүй цэвэрлэгч гарч ирэн Ким найз залуу нь машины зогсоол дээр хүлээж байгаа гэж хэлснийг дамжуулна. Ингээд гэл хамтрагчийнхаа хамтаар машины зогсоол руу яаран явсан боловч замдаа гинт муу ёрын сүнснүүд худлаа хийхдээ гарамгай гэдгийг санана. Улмаар тэр хамтрагчаа машины зогсоол руу явуулаад өөрөө эмнэлэг рүү буцах ба хамтрагч нь машины зогсоолоос Кимийн найз залуугийн цогцыг олно. Харин гэлийг эмнэлэг дээр ирэхэд Ким алга болсон байдаг. Энэ үед цагдаагийн хилцс дээр байсан Юн онцгой чадварынхаа хүчээр Кимийг нэг офис дээр нэгэн эрэгтэй ажилтнтай ярьж байгааг олж харах бөгөөд тэр эрэгтэй өмнө нь Кимд алуулах төгсөн өнөөх сохтуу ир байдаг. Тэгтэл Ким цаасны хутгаар өнөөх залуугийн хоолой руу дүүж орхих ба эрэгтэй газарт үхдэхийн унсан ч хараахан үхдэггүй. Ким түнд маргааш өглөө хүмүүс ажил дээрээ ирэхэд хамтдаа өөхөх болно гэж хэлдэг. Чо энэ зур Юн нэг л хачин байгааг анзаарч зүгээр байгаа эсхийг нь шалгах гэсэн боловч Юн гинт хамаг хүчээрээ түүний хоолойг багалзуурдан авах ба хажууд нь байсан цагдаа нар сандран түүнийг Чогоос салгах гэж оролддог. Гэтэл яг энэ үед гэл хурч ирж таарч өмнө нь Юныг ийм байдалд орохыг нь харж байсан тул өмнөх туршлагаараа түүнийг хэвийн байдалд нь буцааж оруулна. Дараа нь Юн гэлд өөрийн олж харсан зүйлээ хэлсэн боловч Юнд уурсан хിവэ байсан гэл түүнд туслахаас татгалздаг. Ингээд аргагүй болсон Чо Юн хоёр Ким анхнаасаа яагаад сүнсэнд эзэмдүүлснийг олж мэдхээр гэрт нь очихдоо Кимийн найзтай таардаг. Кимийн найз нь тэдэнд Ким найз залуу нь амиа хорлсноос хойш хачин болж эхэлсэн талаар хэлнэ. Ким найз залуутайгаа гэрлэхээр бэлдэж байсан ба жирэмсэн байжээ. Харин энэ үеэр гэл хамтрагчийнхаа хамт өнөөх офис дээр мөрдлөг хийхээр ирэх бөгөөд хугацаа хэмнэхийн тулд салж явахаар болдог. Гэл хамтрагчтай анхааралтай байхыг сануулсан ч хамтрагч нь сүнсэнд эзэмдүүлсэн Кимтэй халз таарч орхидог. Энэ үеэр Юн Чо хоёр өнөөх офис руу машинтайгаа явж байтал гинт Юны онцгой чадвар нь ажиллаж эхлэн эсрэг урсгал руу орох ба газар Чо жолооны хүртийг амжиж заснаар ямар нэгэн осол гаралгүй өнгөрдөг. Чо Юнээс юу олж харсныг нь асуухад Юн гэл рүү яаралтай залгаж офис дээр аюултай болохыг анхааруулах хэрэгтэй гэж хэлнэ. Харин гэл Юнтэй ярьсныхаа дараа шуудхан л офис руу явж орох бөгөөд тэнд хоолойндоо дөрүүлсэн өнөөх эрэгтэйтэй таардаг. Ингээд гэлийг яг нэмэлт хүч дуудах гэж байтал Ким араас нь сэмхэн гарч ирээд түн рүү дайр түүнийг хүчээр илт илүүрхэнэ. Энэ муу ёрын сүнс өмнөх сүнснүүдээс илүү хүчтэй бас хүн шиг ярих чадвартай байдаг. Кимийн биед орсон сүнс өнөөх эрэгтэй ажилтан найзуудтайгаа нийлэн Кимийн найз залууг нь дээрлэхэж ялгуурладаг байсны улмаас найз залуу нь амиа хорлсон талаар ярьдаг. Ким найз залуу нь амиа хорлсныг өөрийн нүдээр харсан ба сэтгэл санааны гүн цочролд орж өөрөө ч мөн байшингийн дээвэр дээрээс өсөрч амиа хорлох гэж байжээ. Энэ үед нь муу ёрын сүнс түүний биед орж улмаар өшөөг нь авах болсон байна. Тэгтэл энэ үеэр Юн Чо хоёр ч өнөөх офис дээр ирж гэлийн нэрийг чангаар дуудана. Тэдний хоолойг сонссон Ким ихэд айн хотгой газар унгаад бүйж алга болдог. Кимийн цогтааж байгааг харсан Чо түүний араас хөөсөн боловч гүйцдэггүй. Харин Юн машинаараа араас нь хөөн Кимийг машинаараа дайрч унгаадаг. Улмаар Юныг Кимийг шалгахаар машинаасаа буухад Ким юу ч болоогүй мэдцүү зүгээр байх ба Юныг хүчээр илүүрхэн давж унгаад хоолойг нь боож эхэлдэг. Юуны амьсгал яг боогддгийн даваан дээр Ким гинт муухайгаар орилон хүчин суларна. Учир нь Чо тэдэн дээр амжиж ирж муу ёрын сүнсний эмзэгцийг болох шилэн хүзүүн дээр нь загалмаагаар дарсан байжээ. Ингээд Юн аврагдан Ким ухаан алдан унах бөгөөд Чо энэ завшааныг ашиглан муу ёрын сүнсийг номхруулах шившлэг уншиж амждаг. Ингээд тэд амьсгаа авахтайгаа болж Юн офис руу яаран очих ба хүлээтэй байгаа гэл болон хамтрагчийг нь олж сулна. Энэ зур Чо нэг өрөө олоод Кимийг авчран сүнс зайлуулах ёслол үлдэхэд бэлтгэж эхэлдэг. Чог бэлдэж байх үеэр Ким ухаан орж түүнийг гэр бүлийнхэн шигээ өгөх болно гэж занал хийлгэх ба Чо сүнсний үгийг сонсож төвчлгүй амийг нь таглах гэж байтал Ким түнд юм ч мөн тэдний нэг гэж хэлдэг. Чо муу ёрын сүнс өмнө нь ч бас ийм зүйл хэлж байсныг санаж учрыг нь асуудал муу ёрын сүнсний өрхөнд орж орхино. Муу ёрын сүнсний үгэнд хизээж хариулж болдоггүй байжээ. Ингээд Чо сүнсний даалд хүчинд автан Кимийг яг суллах гэж байтал газар гих Юн хоёр амжиж хурч ирэн Чог түлхэн сүнсний нөлөөнөөс гаргана. Ингээд тэд энэ муу ёрын сүнс ямар аюултай болохыг ойлгон хамтдаа дарж авахар болно. Гэсэн ч гил анхудаа сүнс зайлуулах ёслолд биечлэн оролцож байгаа тул муу ёрын сүнс ээжийнхэн дүрийг харуулхад анхаарал нь сарнин төвлөрч чаддаггүй.
Улмаар Чой сүнс зайлуулах зан үйлийн дундуур ямар нэг зүйл биш байгааг ойлгох ба сүнсний хүч суларч байсан ч үүнийг дагаад Кимийн амнаас ч бас аюултай орхон болж ирдэг. Учир нь Ким амиа хорлох гэж байсан тул сүнс түүний амнасыг авахар шийдсэн байжээ. Тэгтэл Юн Кимийн найз залуутайгаа авсан зургийг гаргаж ирэн Кимийг гидсэндээ байгаа хүүхдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй гэж ятгана. Ким үүнийг сонсоод бодол нь өөрчлөгдөх ба Чойж энэ завшааныг ашиглан сүүлийнхээ шившлэгийг уншиж загалмаагаар дарахад муу ёрын сүнс энэ бүхнийг төвчиж чадалгүй Кимийн биеийг орхидог. Энэ бүхний дараа гэл Юн Чой хоёрыг ямар аюултай зүйлтэй нүүр тулдаг болохыг бас ээжийг нь муу ёрын сүнс алсан болохоос Юн алаагүй гэдгийг ойлгоно. Улмаар тэр Юн Чой хоёрт дээд түвшний сүнсийг ангуужлахад нь туслахаар болдог. Маргааш нь Юн буу ах Юкигээ дагуулan Чойгийн ах Сангийн амиа хорлсон газарт ирэх бөгөөд тэдний ирэлт туслах ямар нэгэн сэжүүр хайж эхэлнэ. Гэтэл Юг гинэт нэгэн модны ёроолыг ухаан жолоогүй малтаж эхлэх бөгөөд тэндээс нэгэн цогцос гарч ирснээр тэд хоёулаа цочирдно. Ингээд тэд энэ талаар цагдаагийн хэлтсээр очиж мэдээлэх ба энэ мэдээ цагдаагийн даргын сонорт хүрдэг. Дараа нь Юн гэл рүү залган энэ хэргийн талаар илүү их мэдээлэл олж чадах эсхийг нь асуудаг боловч гэл энэ хэрэг тийм ч энгийн хэрэг биш болохыг ухаардаг. Учир нь тэдний олсон цогцос гэлийн ээжийнх нь нас барахаасаа өмнө мөрдөж байсан хэрэгтэй холбоотой байжээ. Гэл ээжийнхээ хуучин тэмдэглэлийн дэвтрийг ухаж үзээд сүүлчийнх нь хуудсан дээр Гишүүн парк гэж бичсэн байгааг олдог. Парк энэ үеэр сайн хүний дүр тоглон буйны ажиллагаанд оролцож байх ба цагдаагийн дарга түн рүү залган ноцтой асуудал гарсан талаар хэлдэг. Харин парк юу ч болоогүй мэдхүйтэн өнгөөр наад асуудлаа зохицуул гэж хэлээд утсаа салгасныхаа дараа хавь ойрынхоо зүйлсийг уурандаа ийш тийш авч шийднэ. Юкийн олсон цогцос 20 жилийн өмнө алга болсон нахлах ангийн охины цогцос байжээ. Гэл илүү их мэдээлэл цуглуулахаар ээжийнхээ хуучин хамтрагчтай уулзах ба энэ нь цагдаагийн дарга байдаг. Гэхдээ цагдаагийн дарга гэлд ээж нь мөрдлөг хийж байхдаа алдаа гаргасан парк энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэж хэлээд энэ талаар цаашид мөрдөх шаардлагагүй гэж ятгана. Харин энэ зурчоо Юн руу залгаад сүнсэнд эзэмдүүлсэн 3 хүнийг судалж үзэхэд гуруула Шэрэнг ханд гэдэг тусламжийн байгууллагатай холбоотой болохыг мөн гуруула Гишүүн паркийг мэддэг байсан талаар хэлдэг. Гэлийг цагдаагийн газраас гарч явах замд нь Юн түнтэй таарах ба Чойгоос сонсон зүйлээ хэлж бүх сэжүүр Гишүүн парк руу хөтлөж байна гэдэг. Гэхдээ тэдний хувьд гол нь нотлох баримт яаж олох вэ гэдэг байв. Чой энэ зур Санвартан Янгтай уулзахаар сүмд ирэх ба Янг хүүхдүүд тойруулан суулгаад видео тоглоом их тоглуул там руу явна гэх мэтийн зүйл ярьж тэднийг айлгадаж харин хүүхдүүд түүний яриаг тоосон шинжгүй тэндээс босож явцгаадаг. Чой Санвартан Янг Гишүүн паркийг дээд түвшний сүнс гэж сэжиглэж байгаагаа хэлэхэд Янг тийм байх боломжгүй учир нь парк сүмд тогтмол ирж залбирдаг гэтэл муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүн ариун сүмд орж ирж чадахгүй гэж хэлдэг. Оройн Чой сүмийн гадаа хүлээж байх ба Гишүүн парк тогтмол хийдэг залбирлаа үлдэхээр сүм рүү орж яваа харагддаг. Чой гадаа зогсож байхдаа паркийг шалгаж үзэхээр шийдэн замд нь тосож аваад яриа өдөж бурханд итгэдэг үү гэж асуухад парк тийм гэж хариулдаг. Улмаар Чой сатаныг үгүйсгдэг үү гэж асуухад паркийн царай үл ялэг хуурсан ч тийм гэж хариулдаг. Үүнийг сонсоод Чой мухардалд орох ба учир нь муу ёрын сүнс сатаныг үгүйсгэж чаддаггүй байжээ. Харин энэ үеэр Юн гэл хоёр өнөөх 10 жилийн охины сургуульд ажиллаж байсан манаачтай уулзахаар сэтгцийн имлэг дээр ирнэ. Гэл түүнээс асуулт асуусан ч манаач юу ч хариулсгүй зөвхөн ямар нэг зүйл зурсаар байдаг. Тэгтэл Юн манаачд төхөж очиод зураг руу нүнгийн баруун нүдэнд цус болсон хар царайтай нүүр зурсныг нь хараад шоконд орно. Юн түүнээс дээд түвшний сүнсийг харсан эсхийг нь асуухад манаач хариулдаггүй. Улмаар Юн Гишүүн паркийн зургийг гаргаж ирээд энэ дээд түвшний сүнс мөн үү гэж асуухад манаач зургийг харангуйтаа айсандаа хашгиран хамаг биеийн таталт өгч ямсгал нь боогдож эхэлдэг. Ингээд имлэгийнхэн Юн гэл хоёрыг тэндээс явахыг шаардна. Маргааш нь гэл Юн Чой 3 гэлийн ээжийн тэмдэглэлийн дагуу өнөөх 10 жилийн охины сайн найз байсан нэгэн эмэгтэйтэй очиж уулзах ба сайн найзынх нь цогцос олцсныг дуулаад эмэгтэй итгэж чадалгүй шоконд орно. Ингээд тэд эмэгтэйн гэрт очиж эмэгтэй найзынхаа тухай ярих ба энэ олон жилийн туршид найзыгаа гэрээсээ зугтсан гэж бодож байжээ. Бас тэр олон жилийн өмнө найзыгаа Гишүүн парктай маргалдаж байхыг харсан бөгөөд найз нь паркийг эсэргүүцэхэд парк сандал аван найзыг нь зодож эхэлжээ. Эмэгтэй тэр үед айсандаа сургуулийн манаач дээр очиж тусламж гуйсан бөгөөд манаач найзад нь туслахаар яваад эргэж ирэхдээ их л айж балмагцсан шинжтэй байсан ба түүнд энэ явдлын тухай хизээж хүнд ч хэлж болохгүй шүү гэж захижээ. Гэл Юн Чой 3 эмэгтэйн гэрээс гарсныхаа дараа цаашид яхаа ярилцаж гэлийн ээжийн үхэлд буруутай мэд санагдсан Чой гэлийг энэ аюултай зүйлээс холдуулахын тулд дээд түвшний сүнсийг барихад нь туслах шаардлагагүй гэж хэлдэг. Үүнд нь гэл ихэд уурлаж машинаа унан тэндээс явах ба харин Юн Чойгийн гэлийг хамгаалах гэсэн даалт санааг ойлгож байсан ч илүү олон хүний амийг дээд түвшний сүнснээс аврахын тулд тэд нэг баг болж ажиллах хэрэгтэй гэж хэлдэг. Чой үнийг мэдэж байсан ч Гишүүн паркийг сүнсэнд эзэмдүүлсэн эсхийг шалгаж үзээд ямар ч шинж тэмдэг илрүүлж чадаагүй болохоо бухимдан хэлдэг. Харин Юн муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүнийг таньж чадна гэдгээ хэлээд маргааш нь тэд Шэрэнг ханд байгуулахын буйны ажиллагаан дээр очдог.
Юун гишүүн паркийн фемитээр түн дээр очиод албаар 10 жилийн охины цогц олдсон талаар ярьж түүнийг удаан хатгсан ч гишүүн парк инээмсэглсэн хэвээрээ ямар ч нүрийн хувирал үзүүлдэггүй. Тэгэхэд нь юун та тэр сурагч охиныг мэдэхгүй байж болох ч харин дээд түвшний сүнсийг хэн болохыг нь мэднэ биз дээ гэж хэлэх ба үүнийг сонсоод гишүүн паркийн царай хувиран тэндээс явахаар эргэдэг. Гэтэл Чой энэ үед түүний өмнө гарч ирээд паркт хүзүүний зүйл бэлгэлэхийг хүсэж байгаагаа хэлнэ. Ингээд загалмаа гаргаж ирэн урд нь эзэлсэн боловч ачирхалтай нь парк түүний загалмааг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй зүгээр хүлээн авдаг. Үүнийг харсан Чой юун хоёр юу болоод байгааг ойлгохгүй бодолж орхих ба удалгүй тэдэн дээр Санвартан Янг хурж ирнэ. Санвартан Янг хэрвээ муу ёрын сүнсний хүний биед удаан байсан бол эсвэл хэтэрхий их хүчтэй бол биеийг нь бүрэн эзэмшиж загалмаа ариун ус гэх зүйлсийг тисэх чадвартай болсноор сүнс зайлуулах зан үйл хийхэд хэцүү болдог талаар тайлбарладаг. Чой юун хоёр үүнийг сонсоод цаашдаа яах вэ гэж эргэлзэнэ. Харин энэ үеэр парк ариун цэврийн өрөөнд огуулж эхлэх ба Чойгийн загалмаа болон залбирал түүнд нөлөөлсөн байжээ. Тэр нүрээ хүйтэн усаар шавшаад загалмаатай зүйлтийг гаргаж ирэн мууртайгаар хашгираад хідэн хэсэг тастаж хайдаг. Тэр орой гис сэтгцийн эмнэлгээс сургуулийн манаач алга болсон талаар дуудлага хүлээж авнаас барсан охины найз эмэгтэйн аюулгүй байдалд санаа зовдог. Харин манаач энэ үед эмэгтэйн нөхрийн хоолны газарт ирсэн байх бөгөөд зогсоо зайгүй ус залхилан усаар байдаг. Улмаар манаачийн хамаг биеийн зомби шиг хөх хөнгөтэй болдог. Эмэгтэйн нөхөр эхнэр лүүгээ залгаад орой гадуур гарахгүй байхыг анхааруулж оройн хоолн дээрээ очино гэж амлана. Ингээд залууг эргэн ажилдаа ороход өнөөх зомби шиг манаач алга болсон байдаг. Энэ үеэр юуны онцгой чадвар ажиллан эмэгтэйг гэртээ амарч байгааг олж харах боловч хажуугаар нь өнгөрсөн түргэн тусламжийн тохионы улмаас анхаарал нь сарнина. Юун Чой руу залгаж эмэгтэй аюулд орсныг хэлээд өөрөө шуудхан л гэрлүүн явдаг. Энэ үед гэртээ буудан дээрээ унтаж байсан эмэгтэй ямар нэгэн чанга дуу чимээгээр цочин сэрэхэд манаач гал тоогоонд нь ходог барьчихсан зогсож байдаг. Үүнийг хараад үнхэлцгээ хагартал айсан эмэгтэй хүүгийнхээ өрөөнд орж нуугдах боловч манаач асар их хүчээр хаалгыг нэвдэх гэж оролдоно. Ингээд хаалгаа ажмаар зуурч эхлэхэд эмэгтэй хүүгээ шүүгэн дотор нуугаад өөрөө хайж барин манаачтай нүүр тулахаар хүлээдэг. Удалгүй юун гэлчөө 3 тэдний гэрт ирэх боловч бүх зүйл хэтэрхий оройтсон байдаг. 10 жилийн охины найз эмэгтэй алуулж харин муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн манаач өөрийнхөө баруун нүдийг дүүрч амиа хорлсон байдаг. Удалгүй цагдаа болон түргэн тусламж хэргийн газар дээр ирж эмэгтэйн нөхөр нь амьд үлдсэн хүүгээ тэрвэн гашуудан уйлна. Энэ бүхнийг харсан юун эцэстээ сэтгэл хөдлөлтөө барьж дийлхээ болон Чой гис хоёрыг орхиод машинаа унан хаашаа ч юм яваад өгдөг. Тэр гишүүн паркийг олж алах зорилготой очсон боловч төлөвлөгөө нь амжилтгүй болж цагдаа нарт баривчлагдана. Та бүхэнд зочин цувралын 6 болон 7 дугаар ангийн товчлолтыг хүргэлээ дараагийн товчлолоор уулзцгаая.